технологийн хувьд одоо бүрэн дэвшилт хийхгүй бол бидний одоо эрүүл мэндийн даатгалын дэвтэр ихэд цахим биш. Хүний жолооны үнэлэх цахим байдаг. Бид нэр замын цагдаагийнхнаас л дорой ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Ичмээр малайг хоочулж чадсан шүү дээ. Хүний чадахгүй байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр хүний эрүүл мэндийн асуудал бол маш чухал юм аа. Бид нэр хүний эрүүл мэндийн гэдэг юмыг нэг өсөндөө энэ олон жилийн туршид хайчихсан. Эрүүл мэндийн сайдуудын төрийн төвшөөдийн хийгээгүй ажлыг та бас хийж эхлүүлсэн байт юм байлээ. Энэний нэг жишээ бол өрхийн эмнэлгүүдийг анх үүсгэн байгуулах шавыг түүхийг одоо та бас тавьж исэн юм байлээ. Нөгөө манай нөхөрчин барилгын инженер яг архитектор байхгүй. Тэгэл нөгөөдөгтөө бас хоёр мэргэжилтэд уусдаг юм шиг байлээ шүү дээ. Мань хүн ч гэсэн бас нэг юм тариа морь хийх болохоор намайг зүгээр барьж байгаа бол даралт моралт үзэл ингэчдгий. Би болохоор мань хүний барилгын нэмлэг орцсон. Охиныхоо хувьд бол бүр маш сайн охин гэж боддог шүү дээ. Ягаад гэвэл ээжигээ уулзтаа дандаа баярлуулж исэн юм шүү. Ээж намайг юмч бол гэсэн. За айл гэр эзэгтэй хувьд бол ганц охинтой ч гэсэн, ганц охиныгаа ямар ч гэсэн нэг 10 охины дайтай болгож өсгсөн шүү. За нөгөө аав тоогооч болохоор миний хобби гэсэн нь шүү дээ, хоол их. Амралтын өдөр өглөөр тусаал цай чанаал тэгэл мантун бууцын, бришгийн, хуушурын тэгээ цуцлангийнхаа эмээ өвнөрийг дайлтгий. Хамгийн хэцүү нь тэрнээс хойш нь яадаг вэхээр жоохон байж бол хизээч хамаагүй нөө сэтгүүлчээд сонинхийнхоо ороод ирнэ. Тэгэхэд л ерөөсөө бэлэн байж хэвээр. Гадаадын зочин жирнэ. Янз янзын Оросын, Ноостын, Монголын ч юм уу Хятадын Синхуа гандлыг энтерээс хүмүүс ирээд тэгээд тэдний Хятадын сонин дээр гарчихна. Монголын сонин дээр юм уу сэтгүүл дээр гарна. Тэгэл тэр болгон дээр бэлэн байх хэвээр. Тэгсэн чинь нэг урлагийн үйлчлэг дээр дуул гээд за тэгээд Оливка гэдэг нэг дуулуулаа тэгээд тэр нь ч одоо бүр шалгарч малгараад тэгээд тэрнээс хойш би бол дуулаагүй шүү. Нэг удаа тэгэж дуулсан. Асар их бэлтгэж байгаа л нэг ганцхан дуулал байсан шүү дээ. Та дуусан юм гэсэн чи үгүй яг яасан хэл гэсэн чи одоо спиртлөө хуруугаад өрөөл нарко байж тэгээд долоогод гэсэн гэж байгаа. Та ер нь гэр бүлийн хүнтэй танилцсанаас хойш ч юм уу тийм романтик хэлжсэн мартагддаг дурсан ч байдаг уу? Ямар асуулт. Манай нэр өөрөө романтик шүү. Яг анх надтай танилцахдаа партнер бүр өсөрч гарч иржсэн байхгүй. Би бүр гайхдаг шүү дээ. Одоо ч нүдэнд харагддаг байхгүй.